гурвалжин байна. Энэ хичээлээр бүгдөө эдгээрийг янз бүрийн тооны бүлэг болгон хуваана. Эхлээд хэдүүлээ 24 гурвалжинг 3 бүлэг болгон хуваагаад бүлэг бүрт хичнээн гурвалжин байхыг олъё. За алив үзээдхий. 3 тэнцүү бүлэгт хуваана. За ингээд нэг бүлэг нь энэ байна. Ахаад нэг түүнтэй тэнцүү бүлэг энд байна. Тэгээд 3 дахь бүлэг нь энд гарч ирж байна. Ингээд тэгэхээр 24-ийг тэнцүү 3 бүлэгт хуваах юм бол 1 2 3 те 3 бүлэгт хуваахаар нэг бүлэгт хичнээн гурвалжин байна вэ? 1 2 3 4 5 6 7 8. Нэг бүлэгт 8 байна. Иймээс 24-ийг 3-т хуваахаар тэнцүү 8 гарна гэж болно. Одоо харин та нар хөө хин чин үржүүлэх үйлдэлээр гардаг зүйлтэй их адилхан юм байна да гэж байгаах. Үржүүлэх үйлдэлээр яадаг вэ гэхээр 8-ын 3 бүлэг байвал түүнийг 3 8 гэж үзээд 24 гаргадаг. Яг зөв шүү дээ. Хэдүүлээ түүнийг тэгэхээр 3-ыг яг адилхан өнгөөр нь бичээдхий. 3-ыг үржүүлэх нь 8 нь өөрөөр хэлбэл 3 бүлэг 8 байвал энэ маань тэнцүү 24 байна. Ингээд энэ хичээлийн эхэнд бид 24 юмтай байж байгаад тэдгээрийг 3 тэнцүү бүлэгт хуваахад бүлэг бүрт 8 оногдсон. Эсвэл 3 тэнцүү бүлэг 8 нь 24 байдаг гэж хэлсэн ч болно. Гэхдээ үүнийг бодох өөр ч арга байгаа. Аливаа эхлээд үүнийг арилгах юм? Үүнийг арилганаа. Өөр яах вэ гэхээр за энэ жишээн дээр бид 24-ийг 3 тэнцүү бүлэгт хуваасан тийм үү? Тэгвэл өөрөөр яаж болох вэ гэвэл 24-ийг 3-3-аар бүлэгт хувааж болно. За тэгвэл яаж харагдах нь харцгаая. Хэрэв бид 3 бүлэгт хуваахаар яах вэ? Жишээ нь энэ 3-аар нэг бүлэг байна. Бас энд бас нэг бүлэг, энд бас нэг байна. Энд ч гэсэн та нар хэдэн бүлэг болохыг бараг мэдэж байна уу? Хэдүүлээ 3-аар бүлэгт хуваагдахыг харах гэж байгаа. Тэгэхээр энэ бас нэг бүлэг, энд ахаад нэг бүлэг. За одоо хэдүүлээ хэдэн бүлэг 3-таа олов? Алив харъя да. 1 2 3 4 5 6 7 8. 8 бүлэг 3 байна. 24-ийг хуваах нь 3 гэдэг нь өөрөөр 24-ийг 3-ын бүлэгт хуваах явдал тэгвэл 8 бүлэг 3 үүснэ. Үүнийг бас өөрөөр үржүүлэх үйлдэлээс харъя гэвэл хэрэв та нарт 8 ширхэг 3 байгаа бол 8 бүлэг 3 байвал тэр нь бас л 24 гарна. 3 бүлэг 8 байна уу? 8 бүлэг 3 байна уу? Ялгаагүй 24 гарна. За одоо асуудлыг жоохон сонирхолтой болгох гээд үзэх үү. Сая үзсэн бүхэнд тулгуурлан та нар яах вэ гэхээр 24-ийг 12-т хуваахаар хэд байх вэ? Та нар хичээлээ төр зогсоогоод үүнтэй адил 24 ширхэг гурвалжин зорж байгаад өөрсдөө 24-ийг 12-т хуваахаар хэд гарахыг олох гээд үзээрэй. За та хэдий хичээлийг зогсоосон гэж найдаад бодъё доо. 24-ийг 12-т хуваахаар хэд гарахыг олох хоёр арга бий. Нэг нь бүгдөө 24-ийг 12 бүлэгт хуваагаад хэдэн бүлэг гарахыг олж болно. За эхлээд тэгж үзье те. Тэг ингээд энд байна. 12-оор нэг бүлэг байна. Энд байгаа энэ хэсэг. Тэгээд энд өөр нэг бүлэг 12 байна. Ингээд хэдэн бүлэг 12-той болов? 2 бүлэг 12-той боллоо тийм ээ. Иймээс 24-ийг 12-т хуваахаар 2 гарна гэж болно. Гэхдээ үүнээс өөрөөр бодох бас нэг боломжийн арга бол тэр нь 24-ийг 12-ын бүлэг гэхийн оронд 12 ширхэг бүлэг болгон хуваая гэж бас бодож болно. Одоо би үүнийг 12 тэнцүү бүлэгт хуваах гэж байна. За ингээд 1 тэнцүү бүлэг, 2 тэнцүү бүлэг, 3 4 5 6 7 8 9 10 11 12. Ингээд ахин хэлгээд хэрэв би 24-ийг 12 ширхэг тэнцүү бүлэгт хуваахаар нэг бүлэгт хэд оногдов? 2 байна. Иймээс 24-ийг 12 бүлэг болгон нэг бүлэг тус бүрт хэд байгааг тооцох эсвэл 24-ийг 12-ын бүлэгт хуваана хичнээн бүлэг үүсхийг харж болно. За одоо бүр сонирхолтой алгана. За та хэд одоо 24-ийг 6-д хуваахаар хэд гарахыг олох гээд үзтээ. Түүнээс гадна 24-ийг хуваах нь өнгийг нь өөрчилнө. 24-ийг 4-т хуваахаар 24-ийг 4-т хуваавал хэд гарахыг олоорой. За тэгэхээр та нар хичээлийг зогсоон эдгээр гурвалжингуудыг зурж байгаад өөрсдөө олоорой. 24-ийг 6-д бас
24-ийг 4-т хуваахаар хэд гарахыг та нар олоорой. Эхлээд 24-ийг хуваах нь 6 гэдгийг бодъё. Үүнийг бид яах вэ гэхээр 24-ийг 6 тэнцүү бүлэгт хуваана. 6 тэнцүү бүлэгт хуваая. Тэгэхээр энд ингээд 1 бүлэг, 2 бүлэг, үнэндээ бүлэг бүрт 4 байгааг харж байгааз ингээд 6 мөр байна. 3 тэнцүү бүлэг 4, 5, 6. Ингээд та нар 26-г 6 тэнцүү бүлэгт хуваахаар бүлэг бүрт хэд байх нь вэ? Ойлгомжтой байна тий? Бүлэг бүрт 4 байна. Бүлэг бүрт 4 оногдно. Үүнийг өөрөөр бодох бас нэг арга бол бид ингэж болно. Хэдүүлээ ингэж болно. 24-ийг 6-6-гаар бүлэгт хуваая. 6-гаар бүлэг болгон хуваая. Тэгэхээр та ихэд 24-ийг 6-гийн бүлэгт хуваах юм бол нэг иймэрхүү харагдана. За энэ ингээд 1 бүлэг 6 байна. Ингээд эхний бүлэг 2 дахь бүлэг. Миний бодлоор та хэд 6 хэдэн бүлэг байгааг харчихсан байх. Хичнээн бүлэг 6 байгааг харсан байлгүй? 4 байна тий? 4 бүлэг 6 байна. 6 4 бүлэг. Одоо тэгвэл 24-ийг 4-т хуваахаар хэд гарахыг үзье. Тэгэхээр би 24-ийг 4-т хуваана гэхээр 24-ийг 4 тэнцүү бүлэг болгон хуваана гэсэн үг биз? Энд зурчихсан байгаа зүтэй аль хэзээ нэ? Энд надад 4 тэнцүү бүлэг байна. Тэгээд бүлэг тус бүрт 6 байна. Тэгэхээр хартаа 24-ийг 6-т хуваахаар 4, харин 24-ийг 4-т хуваахаар 6 гарна. Яагаад вэ гэхээр эдгээрийг 4 бүлэг 6 байна гэж харж болно. Өөрөөр хэлбэл 4-ийг үржүүлэх нь 6 тэнцүү 24 гардаг. 24 гарна. Эсвэл яг үүнтэй адилаар 6 4-ийн үржүүр нь бас 24. 6-г үржүүлэх нь 4 тэнцүү 24 байна.